За Bryce Johnson болон Гавигийн дүлгэн гэсэн тамирчид бөмбөний төлөө үсэрсэн эхний довтлогооныг Дархан United багаас тулга Харрисийг дохиж өнгөрөөгөө тоглолтын нээлтийн оног маш урттай авлаа. Довтлогоо эхэлж байна. Нийс Чипсийн довтлогоо шалтаад гоё өгсөн дөө. Довтлогоо амжилттай олгосон. Бохотод заслаад явсан мөмөг Bryce Johnson дээр ирсэн шидэлтэнд амжилттай. Дашчир гоё үлээстэй тоглолтыг үзүүлсэндээ 2 оног авлаа. Туссан хамгаалт давхар очоо бөмбөгийг салгаад авсан мөнх золбоо оногоо авсан. Энэ үе Цибелис сэлжүүлж тэр доорн залуу. Bryce за Ижисүүгийн эсрэг Ижисүүгийн тоглолтод маш чухал. Довтлогоо нартай болсон. Bryce Johnson Толгой дундын зэн шийдэлтэн оноортой болсон. Баян дүүртгэн явахгүйс оног 25-нд болоход Дархан United ялт байгуулсан байгаа. Довтлогоо оноортой болсон. Бохотод Балжиниам бас гоё шүү. Хоёлаа шгшээ огт. Тодорхой боломжтой хоёр залуу холбогч 3 онооны шийдэлтэн оноортой болсон. Ижисүү Bryce наан байгаа. За зүүндээ яваад орсон. Мөнх золбоогийн довтлого амжилттай. Гаргалыг хөл дээр нь тоглоо завж руу гаргасан бөмбөний шилжилт Балжин 45 дээрээс 3 оноо шилжилт амжилттай. Заслан авсан. Мөнх төвшин дээр гой бөмбөг ирсэндээ 3 онооны шийдэлтэн унсан. Давд орж мөнх төвшин. 3 тоглолт эхний үеийн эхлэлийг Дархан United Максан тавьсан боловч SCF-сог эхний үеийн төгсөл болон 2 дугаар үеийн эхлэлийг сайн тавьж байна. Мөнх төвшин байна. Нэлсэн за зүүндээ яваад орсон довтлогоог тооцсноо. Jordan Harris хамаалагч аргалаад явсан да Harris 2 оноо авлаа. 21 дээр тоглолтын тооны Нэлсэн талбай дээр орж ирээд одоогийн байдлаар төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа хөөргөд явуулсан довтлогын амжилттай. Jordan Harris-ийг судлах хөлбөр байсан байна. Ижисүү довтлогоо оноортой болсон. За Harris-ийн ухаалаг тоглолт байлаа. 4 дахь удаага бөмбөг авчих шиг боллоо. 3 онооны шийдэлтэн унсан. Бөмбөг тасч чадсан. Тулга уран довтлогоонд өөрөө довтлсон довтлогоо оноортой боллоо. Харин тоглоог үед нь тэг дүр өгсөн. Үзүүлэлт энэ бол үлрэлийн үзүүлэлт шүү дээ. За Harris-ийн гоёнсууд амжилттай эвүүрчээд байгаа. Мөнх золбоо алхахтыг гоё хийсэндээ довтлогоо оноортой боллоо. Багийн 29 гоноо гарч ирээд бөмбөгийг авсан. Зүүндээ хөдлөөд буцаа түлхүүнд хангалттай зай гараад ирсэн. 3 онооны шидэлтэн амжилттай. Эпсийн голын зай шидэлт. За маш гоё аргалаа. Бэлгүн боёрч гоё дамжуултыг атгуулсан. Мөнх золбоо үнэхээр гэлзэж байна шүү. маш бага минутыг өнгөрүүлсэн. Зөрөөд үлзий өрших зүүндээ хурдаар дайрсан. За дашвчөр маш гоё эргээд довтлогоо амжилттай болсон. Түлхүүний эсрэг ямар зөрмөг байваа. За зохион байгуулалт нэг л эвгүй болоод явчлаа шүү. Чингүн дундын шийдэлтэн оноортой болсон. Өөрийнхөө үндсэн шийдэлтийг хоёр гол урч өмнө тоглож төдийлөн болж өгөхгүй л байна да. Ижисүү шахаад 2 оноо Johnson мөргөд бол маш сайн үзүүлэлтийг гаргасан. Гэхдээ тэгэхэд бөмбөг алдаагүй. Тийм өндөр оноо авч ирсэн залуу. Ижисүүнд хэн бэлэг ус гарч ирээг байгаа. Дундын шийдэлтэн дуцсан ч гэсэн 2 тоглолт нь үүс Ижисүү ямар сайн байна. Өнөөдөр үнхээр хийж байгаа. Нэлсэн довтлогоо оноортой болсон. Нэлсэнгийн яалч юм. Эрдэнэ зүүндээ заслаа авсан. За голоор Чингүнийг анзаараад дамжуултыг атгуулсан. Чингүний довтлогоо амжилттай. Ижисүү хамгаалахаар ирсэн. За доор Слэмданк амжилттай болсон. Ижисүү гаргаад доор өчлөө очиж амжсангүй. За Нэлсэнгийн үнэхээр гоё сэтгэмж байлаа. Яг сайн хамгаалагч эсрэг. За нэг гейм гоо явах гэж үзсэн болсонгүй Ижисүүгийн тоглолт 2 дахь удаагаа голын зай шидэлтийг Үед бол гараа сэлгийн хоорондоо зөрүү баг гарах тусмаа л илүү сайн. Тодорхой тоглолтыг үзүүлнэ гэсэн үг. Bryce Johnson энэ үед уналтаа шийдэлтийг хийсэн. 2 оноо авсан. Төлгөөнөөс зүүндээ заслаа авсан. За нэг дохойд өөрөө дундаа шидсэн. Harris-ийн гоё шидэлт байлаа. Нэлсэн за контактн дээр зай гаргаад Bryce Johnson дундын зай шидэлтэй. Үнэхээр алдахгүй маа. 14-г нийжсэн ганцаар авсан. Саруул Эрдэнэ 3 онооны шийдэлтэн унсан. За энэ за доор Bryce Johnson Берлин давуугаа авцсан. Довтлогоо амжилттай болсон нэмэлтийн шидэлтийг Bryce Johnson гүйцэтгэх боллоо. Тоглолт харагдаад өнгөрлөө.
Саруул Эрдэнэ сайн хамгаалт боолсон гэхдээ араас орж ирсэн. Балжинэм алгаж явсан тоглохыг оноо бол самраас авсан тулаг спортыг ороод ирсэн. Ахаад Балжинэмийг доор зулсан. Энэ үед Цэппэдис тасгалж уулагч залруулах захиалжээ. За Джонсны эсрэг хомж ороод илүү дамжуултыг үлдээсэн. Харрисын төгсгөл зөвлөд юм да. Балжинэм за доор өндөр намын зүрэн дээр бөмбөгөө нуугаад авсан довтлогын амжилттай. Унаад өгсөн байгаа мөнх золбоогийн дамжуулт өнөөхөл Балжинэм ерөөсөө 13-аас 1 гэсэн үзүүлэлт харагдсан. Доотлох оноштой болсон. Нийтний шилтийг Ижис үегээр боллоо. Өнөөдрийн залуу үнэхээр за дамжуулт таслагдсан урагшаа Jordan Harris ганцаараа гараад ирсэн нийслэгийн цаг боллоо. Мистер Хайлайт. Jordan Harris 2-1 авсан. За Harris-ийн ер нь урам сэргээд эхэлсэн байгаа шүү. Дамжуултыг Балжинэмд өгсөн. Балжинэмийн шийдэлтэн амжилттай болсон. 3-1 гин залуу. Өөрөө гарч бөмбөгийг авсандаа Балжинэмийн эсрэг хөлдөөр нь тоглосон Тата дундын зай шийдэлтэй амжилттай болгосон. Шийдэлч орох дуртай удаа Jordan Harris чухал нээлс нь гарч ирсэн байгаа. Үр дүнгээ өгөх үү? Мөнх золбоо хангалттай зайгаараа сударсан 3-1 шийдэлтэй амжилттай. Заслан ирэх юм байна. Заслан ирсэн доор хүнээс уулсан Ижисүү. Чухал давталгыг хийлээ. Нээлс нь гарч ирлээ. Harris эсрэг Антони Нээлс нь баруунда бөмбөгөө нуугаад хөөргөд явуулсан давталгаагаа хийж чадлаа. Торгооцсон шүү. Мөнх золбоо хөдөлгөөн дээр зурж ороод тулаг суувсуу завчин дээрээс шийдэлтэн амжилттай болсноор Дархан United баг онооны дэргүүлэлтэй болсон. Харгалцсан шүү. Дамжуулт дүлгөөн. Гоё явж байна. Саруул Эрдэнэ шийдэлтэн унсан. Мөнх золбоо дамжуулт нь даш очрлоо ирсэн. Даш очрын доотлогоо оноштой болсон. Ямар гоё доотлч вэ? За зүүнээсээ баруун руу мөнх золбоо баруундаа цаа тулгыг игихгүй суулгацсан да суул шийдсэн 3 шийдэлтэн амжилттай болсон. Тоог тэнцвүүллээ. За тийм дээр Jordan Harris өөрөө шийдсэн шийдэлт нь оноштой болсон. Чухал үед Jordan Harris Магта 3-1 авчирлаа. Үндсэн 4 үед анх удаа харсан хүмүүс за бөмбөг таслагдаад явсан. Доотлогоо оновчгүй нэмээ. Jordan Harris үнэхээр юм Harris. Дахин нартаас энэ тоглохыг авдаг эвгүүтэн Bryce Johnson 3-1 шийдэлт нь унсан. Энэ залуу тоглолтод орж ирсэн 2 сонголт байгаа. Дамжуулсан Ижисүү доотлогоо оновчтой болсон. Эдгээрээс хамгаалт Harris-ийг л анзаарчих шиг боллоо доо. Чухал үед бөмбөний байрлал. Нээлс нь өөрөө бүтэн талбайг дуулаа баруундаа яваад орсон оноогоо авч чадсан. За зөрөөдөө алдааны тоглолт руу орохоос сонголтгүй болцсон болов да. Алдаа гаргадаггүй хэнийг очих хэрэгтэй байсан. Тасцсан шүү. Юу болох нь энэ өдөртөө доотлогоо оновчтой болсон. Юу вэ? Тоо 80 доо дээр тийцэн. Үлзий. Дайраад явсан давуулаад өгсөн доотлогоо оновчтой болсон. Түрүү яг л ингэж хийх байсан да. Заслан авч чадсангүй Нээлсэнгийн эсрэг зүүндээ гараад дундын зай шийдэлтэн амжилттай болсон. Чиглэсэн дамжуултыг Нээлсэн салгаад австаа өгсөн явсаар Ижисүүгийн 2 оноо болоод хувирсан. Давуулаад өгсөн бөмбөг 3 онооны шийдэлт нь унсангүй. Бэлгүн баяр дайраад 2 оноо авсан. Бөмбөгийг авснаар тоглолтын хүн өндөрлөж байна үзэгчтэй. SGF Дархан United гэсэн багууд төсөлтийн дээд тагс болон доод тагс бичиж байгаа багуудын тоглолт 2 нэмэлт цаг сонгосон. Үнэхээр ширүү өрсөлдөө өнтэй тоглолт болж өндөрлөж байна. За ингээд эцэст нь SGF SAC 103-96-ийн харьцаатайгаар буулгаж авснаар улирал ээлжид ялалтаа байгуулж